Өглөөс ирсэн чинь нэг мессеж миний утсанд ирсэн байсан. Тэгээд тэр мессежнээс хойш миний молиус бүр ингээд бүр хасгараад болдоггүй. Тэгээд би яагаад уйлсан болоо гэд ерөнхийдөө бодсон чинь яг тэр зураг болвол яг манай оюутны ангийн найз манай одоо хүүхдтэй зураг одоо авахулсан зураг над руу явуулсан байсан. Тэгээд би нөгөө сэтгэл хөдлөөд одоо ч гэсэн ярих гэрүүлээд гэхдээ энэ баярын нөлөөс баярын одоо яг нөлөөс аль та сая ажил дээр хүртэл бодогдоод бүр ингээд бүр нөлөөс гарах гээд болдгоо. Тэгэхээр би яагаад үйсэн бэ гэхээр би тэр үеэс ямар их өөрчлөгч вэ гэж би бодсон. Энэ өөрчлөлтийг хийхин тулд би тэмцэх хэрэгтэй байсан. Яг тэр зурган дээр одоо ч гэсэн би сингл ээж амьдралтай амьдарч байна. Гэхдээ би ингэж амьдарч хадаа ингэж өөрчлөлтөө харь эсрэгээр би баяртай. Би хүүхдэд төрүүлсэндээ ямар их азтай хүн. Ягаад би заавал тэр өнгөрсөн надад тус болсон тэр талархмаар зүйлүүдэд би баярлалаа гэж хэлж чадаагүй юм. Миний тэр найз надад бас маш их тус болж исэн. Намайг юм хүнд хэцүү үед сингл ээж дээрээс нь би ингээд оюутан тэр талаас ингээд дэмжээл намайг аль болох сэтгэл санааг өргөөл оюутан болоод төгсгөдтэй ингээд хүртэл тэр хүмүүс надад нөлөөсөн. Тэр болгонд нь би маш их талархдаг. Бүр намайг яралтай байх үедээ ингэж хажуунаас дэмжижсэн. Дэнжи мянгад байгаад ингээд хүүхдээ хараад тэр холоос хичээлдээ явах надад хүнд байсан. Тэгээ сингл ээж байсан учраас ямар ч орлогогүй. Тэгээ дээрэс нь хичээлээ хийн, дээрэс нь хүүхдээ хүмүүжүүлнэ. Хүүхдээ асарна тэ. Тэгэл миний дэрхтээ ээжийн асрах асуудлыг ээж минь байнга шийддэг байсан. Тэгэл намайг нийлэх биетэй жоох хүүхдээ гэл залуу хуруу хүмсөө харлуулна байж гадаа гарч нүүрс авч оруулж ирж тэ өглөгийн хүүтэнд оруулж ирээл гал түлээл тахарлахгүй гэсэндээ тэ тэр төлөө ээж минь ахтар минь хүртэл надад амар тус өргөсөн. Тэр хүмүүс байсан учраас бас би өдөө хүртэл явсан баг. Тэгээд би одоо юу бодож байгаа гэхээр би энэ бол ер нь бол Монгол хүмүүсийн нийтлэг хандлага дээрээс нь энэ харахны тойрог зүгээр л зомби биш хүмүүс ингэ явж идэг. Амьдрал тэг яг гэж амьдраад байгаа юм цаашдаа тэг ямар зорилготой амьдрах гэдэг байгаа гэдгийг тодорхойлоогүй хүмүүс. Гэл маш олон тийм хүмүүс байгаа хгүй. Гэтэ би яг тэр гацаанаас тэр харахны таргаас гарахын тулд өөр зоригтой алхам хийх ёстой юм гэж бодоод би гадаад улсыг зорьсон. Тэгээ би гадаад улсыг зориод ирээд тэг бас л энэ харахны тариг үргэлжлэрч байсан. Тэг цалингаас сарбингийн хооронд амьдран. Тэгээд би хамгийн эхний алхам юу гэж хэлсэн бэ гэхээр ер нь хүн хамгийн одоо миний ойлгосон зүйл бол хүн ер нь өөртөө хөрөнгө оруулалт хийх нь маш чухал юм байна. Бид нар яагаад зовдөг вэ гэхээр ерөөсөө мэдлэггүй, мэдээлэлгүйгээс л зовдөг. Гэхдээ мэдээлэлтэй мөртлөө түүнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс л зовдөг байхгүй. Тэгэхээр энэ одоо зүйлийг тэг хүмүүс минь мэдчихээсэ. Тэг заавал одоо нэг цагийн ажилд баригдаад тэг энэ бол амьдрал юмаа гэсэн юм ухагтхуунтай хүмүүстэй би зориулаад одоо ингээд сургалт хийх гэж байгаа. Тэг мөнгөө тусахыг хүлээсээр суух уу гэд өнгөө сургалт хийх гэж байна. Тэгэхээр би өөрийнхөө бас өөрчлөлтөөс түүхээс тэгээд ямар гаргалгаа байгаа юм бэ гэдгээ та бүхэндээ хуваалцсан. Тэгээд өнөөдөр энэ Рона гэдэг хүнийг ингээд бүтээж чадсан да өөрөө бас ингээд маш бахархаж байна. Гэхдээ энэ
тойрогоос маш цөөхөн хүн гарч чаддаг. Тэгээ энэ тойрогоос гарах тэр хүчийг өгсөн хүн нь миний хүүхэд байсан. Би хүүхдээ төрүүлсэндээ хүүхэд маань надад энэ урам зориг өгсөн би маш их баярлагдав. Тэгээд надад тусалж байгаа хүн ер нь бас ингээд багштай байх хэрэгтэй байна, хамт олонтой байх хэрэгтэй байна. Тэгээд чи хэрвээ бас энэ тойрогт яг л нөгөө энэ хэвийн амьдралаас гарахыг хүсэж байгаа бол тэгээ миний бас тэр үнэгүй сургалтанд хүрээд ирээрээ, ороод ирээрээ. Тэгээд ямар гэтээ зарим хүмүүс тэр сургалт зориулагдаагүй. Зарим хүмүүс нь харин зориулагдсан. Тэр болгоныг би яг сургалтаа эхлэхээс өмнө тайлбарлаад гарах хэвээр хүмүүс нь гаргаад яг энэ сургалтанд зориулагдсан хүмүүсийн үлдээгээд би яг өөрийнхөө одоо туршлагаас тэр хэсгээ өөрийнхөө жижиг хэсгээс нэг сургалтаар би бүх амьдралаа ярих боломжгүй. Тэгэхээр яг ийм чухал зүйлүүдийг та бүхэндээ хуваалцсанаа. Тэгээд өнөөдрийн уйсан шалтгаан маань баярын нулимсээсэн. Энэ үртэл би ямар их өөрчлөгдөв. Одоо өөртөө баярлалаа сууж байна. Өөртөө хөрөнгө оруулалт хийсэндээ маш их талархаад маш их баярлалаа сууж байна. За бүгдээрэнд нь амжилт.